Өнөөдрийн хичээл бол хоб болон чөлөөт цагийнхаа талаар англиар хэрхэн ярих тухай. Хүн бүртэл ямар нэгэн сонирхол хоб байдаг. Үүнийг англиар хэрхэн асуух вэ? Хамгийн түгээмэл асуулт бол What do you do in your free time? Эсвэл What are your hobbies? гэж асуудаг. Хэн нэгэн танаас ингэж асуувал хэрхэн хариулах вэ? Хамгийн энгийн бөгөөд зөв бүтэц бол I like. Эсвэл I enjoy гэж эхлэх юм. Энд анхаарах нэг чухал дүрэн байна. Enjoy гэдэг үгний ард үйл үг орвол заавал NG дагавар авна. Жишээ нь I enjoy reading books. Би ном унших дуртай. Харин like ийн ард тоо залгуулж болно. I like to play tennis. Би теннис тоглох дуртай. Хэрвээ та ямар нэгэн зүйлд маш их дуртай, бүр хорхойтой бол like enjoy гэдэг үгнээс илүү хүчтэй хэллэгүүд ашиглаж болно. Жишээлбэл I am really into photography. Би гэрэл зураг авах маш их сонирхолтой. Эсвэл I am a big fan of movies. Би киноны улаан фэн. Гэх мэтээр илүү амьд унган англи хэлээр ярьж сураарай. Одоо зарим түгээмэл гадах болон идэвхтэй хоббинуудын үгсийг цээжилцгээе. Гадуур алхах, ууланд алхахыг hiking гэдэг. Харин бэлтгэл хийх, фитнест явахыг working out гин. Өгүүлбэрт оруулан хэлбэл In my free time I usually go hiking. Чөлөөт цагаараа би ихэвчлэн ууланд алхдаг. Гэртээ байх дуртай хүмүүст зориулсан хэллэгүүч байна. Олон ангид кино үзэх, хоол хийх, эсвэл зүгээр л амрах гэдгийг хэрхэн хэлэх вэ? Watching series. Олон ангид цуврал кино үзэх. Bake. Нарийн боов хийх. Жишээ нь I love baking on weekends. Би амралтын өдрүүдэд нарийн боов хийх дуртай. Хоббигоо хэлсний дараа түүнийг хэр олон удаа хийдэг талаараа нэмж ярил таны яриа илүү баялаг болдог. Үүний тулд давтамж заасан үгсийг ашиглана. Every weekend. Амралтын өдөр бүр. Twice a week. 7 хоногт 2 удаа. Жишээлбэл I play basketball twice a week. Би 7 хоногт 2 удаа сагсан бөмбөг тоглодог. Яриаг цааш үргэлжлүүлэхийн тулд өөзөөс нь нэмэлт асуулт асуух хэрэгтэй болдог. Нөгөө хүнийхээ хоббины талаар илүү ихийг мэдхийг хүсвэл How long have you been doing that? Чи үүнийг хэр удаан хийж байна вэ? Эсвэл What do you like about it? Үүний юунд нь чи дуртай вэ? гэж асуугаарай. Өнөөдөр бид хоб болон чөлөөт цагийнхаа талаар чөлөөтэй ярьж асууж сурлаа. Та ч гэсэн өнөөдрийн орсон үг хэллэгүүдээс ашиглаад өөрийнхөө хоббиг англиар хэлж үзээрэй. Баяртай.